За сайн байцгаана уу залуучуудаа. Өнөөдөр 2024 оны 4-р сарын 28-ны өдөр. За хамгийн сүүл хэдүүлээ 24 оны 4-р сарын 14-ний өдөр market overview-гээр уулзсан байна. За өнгөрсөн 7 хоногт бас market overview хийж амжсангүй. Яг хав зарим 7 хоногт амжин, зарим 7 хоногт амжихгүй. Тэгээд хагасаа бүтсэн, тус гэр бүлтэйгээ өнгөрүүлэх өдрүүд байна, бас зохицуулах ажлууд байна гэд. Зарим үед амжихгүй маа бүтэнсээ өдөр уучлаарай. За өнөөдрийн market overview-ийн талаар хэдүүлээ мэдээж ярьдаг зүйлсээ ярина. За хамгийн сүүлд хийсэн market overview маань 2-7 хоногийн өмнө хийсэн market overview тийм ээ. 100% амжилттай явсан. Бүх дүн шинжилгээ шахав тийм. Юу гэж хэлсэн? Алтан дээр бол нөгөө дайны талаар хэлсэн шүү дээ тийм. Израиль Палестины талаар. За тэгээд алт болвол ер нь унж ирэх юм бол аваарай гэж хэлжсэн. За алт бол тэгээ эргээд 2420 руу явсан юм аа 2320 руу унаад 2420 руу өссөн. За биткойныг бол 64-5 мянга руу консолидейт хийж байгаа 59 мянга руу унна гэсэн 59 мянга руу унсан. За индексүүдийг бол үргэлжлээд lower low хийгээд унаад явнаа гэсэн үргэлжлээд lower low хийгээд унаад явсан гэх мэтчлэн хэдүүлээ бол яг нэг нэгээр нь ингээд ярина. Би зүгээр яагаад ингээл өнгөрсөн market overview ийм амжилттай явлаа инглээ тэглээ гэдэг яриад идэм бэ гэхээр одоо энэ чи 7 хоногтой ганц л удаа market overview хийж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэгсэндээ бол юу гэдэг нь яг миний хувьд за яг чин үнэн гэлэхэд 7 хоногтой нэг л удаа ингээд дүүн шинжилгээ хийж байгаа гэсэн үг. Тийм нэг 30-40 минутын дүүн шинжилгээ. Энэ бол яг мэдээж удаан хугацааны туршид би арилжаа яж гэсэн туршлагач гэсэн учраас ингээд байнгын нэг зураг зурдаг шаардлагагүй болцсон үе. Тэгээд нөгөө хүмүүс хитрхи одоо overcomplicate гэж англиар ярьдаг. Хитрхи их дүн шинжилгээ хийгээл ингээл энэ одоо яах вэ энэ тийх болов ингэх болов гэд хитрхи их зураг зураал хитрхи их индикатор тавил ингээл ах тусмаа тэр яг ханшийн бодит байдлыг харж чадахгүй яг ийм сайхан арилжаа хийх боломжгүй болж идэг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр нэг сайн дүн шинжилгээ хийцэн байхад 7 хоногтой бол ямар ч асуудалгүй. Тэрийгээ дагаал төлөвлөгөөгөө санаал тэгээ төлөвлөгөөгөө санаад нөгөө 7 хоногт хийсэн дүн шинжилгээ дагаа явна гэдэг маань бас өдрийн сэтгэл зүйн факторыг бол алга болгож идэг тийм ээ. За тэгээд ёо нэг найтах гэдэг ч юм шиг. Сонирхолтой. За тэгээд уламжлалт ёсороо алтны дүн шинжилгээгээс хэдүүлээ market overview-гээ эхэлье. Алтыг бол маш их хүмүүс арьсдаг учраас алтыг хамгийн түрүүнд дүн шинжилгээ хийдгээ. За алтан дээр бол би нэг юм сэрээ зурсан байгаа. Окей. Нэг юм сэрээ зурсан байгаа те. Энэ ямар учиртай сэрээ юм бэ гэхээр 2022 оны 11 сард 1620 хэд гэдэг энэ доод ханш. За манай тухайн үед Emoty channel-д байсан хүмүүс бол санаж байгаа байх. Энэ алт бол эндээс ингээ өсөх гээд байна гэж хэлжсэн. Нэг 1900 хүртэл явж байсан те. Энэ бол бидний арилж байсан. За тэгээд энэ цэгээс эхлээд дараачийн high хийгээд all time high-г эвдээд all time high эвдсэн шүү дээ. 2080 руу хурж ирээд за тэгээд эндээс consolidation хийсэн те. 10 сард нэг 23 оны 10 сард Израиль Палестины одоо дайн эхэлтэл ингээ consolidate хийж байгаа. За тэгээд тэр дайн эхлээд ерөөсөө тэр чигээрээ өсөлт яваад 2400 руу хурж ирсэн тийм үү. Тэгэхээр сэрэг яаж зурдаг вэ гэхээр доод цэг за өсөлтийн сэрэг гэж шүү дээ те. Доод цэг тэгээд дараачийн high цэг за тэгээд consolidate тэгээд дууссан цэг гэж ингэж A B C гэж ингэ зурдаг байна. За уналтын сэрэг бол мэдээж эсрэгээр нь зурна те. Дээд цэг уналтын шинээр low цэг тэгээд буцаад consolidate хийгээд үүсгэсэн high цэг гэж. За ингээ харахаар энэ дээр юу явагдчихсан бэ гэхээр ханш бол энэ 1800-аас за энэ 2100-ийн хооронд энэ хавьд хөдөлгөөн хийж явахдаа тийм ээ арай тийм одоо нэг амар тесрэлттэй тийм одоо өсөлт бол нэг тийм амар орж ирээгүй. Ерөнхийдөө бол яг өсөж явж исэн тийм ээ. Тэгсэн чинь яг энэ SP line сирэний midline-ы доор байх энэ SP line-ыг дээшээ сэтэлж гарсны дараа буцаж нэг шалгаж консолидейт хийгээд за эндээс өсөж эхлэхдээ бол ерөөсөө амар тесрэлттэй өссөн тийм ээ. Ерөөсөө 2150-аас 2450 хүртэл ингээд 3000 pip 3000 pip-ийг ерөөсөө нэг сарын дотор өсөж байгаа. Өмнө нь бол 3000 pip-ийг бол маш удаан хугацаанд бол өсөж ирснийг та нар харж байгаа тийм 1800-аас 2100 хүртэл энэ ч одоо хэдэн сарын турш явж байна тийм үү. Тэгэхээр яг
энэ нэг сирений энэ хэсэг бол уучлаарай. Энэ хэсгийг бол би их чухал хэсэг гэж хараад байна. Тэгээ маш тесрэлттэй өссөн. За өсөж гарч ирээд энэ сирений midline-ыг сэтэлээд эргэж буцаж нэг шалгаад энэ 2270 дээр за тэгээд дээшээ шууд дараачийн SP line хүртэл өссөн. Тэ? За тэгээд ханш унсан. Ханш унаж ирээд энд яасан. Midline дээр ирээд support барьсан. Midline дээр ирээд support барьсан. Тэгвэл бид нар эндээс ямар дүгнэлт хийж болох уу гэхээр хэрвээ gold маань ямарваа нэгэн савлгаа орж ирээд яаж ч хөдөлж болно. Энэ midline-ыг барьж байгаа тохиолдолд эргээд өсөх магадлал өндрөөл гэж харах нь. Энэ midline-ыг л барьж байгаа тохиолдол тийм үү? За, midline-ыг барьж байгаагүй яаж тогтоох уу гэхээр жишээ нь доошоо орж ирээд зүү татаад ингээ гараад явцсан байж болно. Эсвэл midline хүрэхгүйгээр өмнө нь бас support аваад ингээд өсөөд явцсан байж болно. За хэрвээ midline-ыг доошоо сэтлээд бүтэн candle нэг өдрийн график дээр бүтэн candle хаагдаж чадах юм бол энэ бол уналт орж ирэх боломжтой цэг орж ирнэ. За тэгээд эргээд дараачийн доод SP line юм уу энэ 2250 хүртэл бас унах боломж бол харуулна. Тэгэхээр энэ сэрэг зурчаад энэ midline-ыг та нар сайн анзаарч явах хэрэгтэй шүү. За энэ midline-аас гадна бас нэг хэд хэдэн чухал зүйлс байгаад байна. Алтны нэг өдрийн графикийг хэдүүлээ ингээд хараад үзье те. Энэ candlestick дээр юу харагдаж байна? Ханш high хийсэн дээд түвшин тогтоосон те. За тэгэнгүүтээ унсан. Гэхдээ энэ бол ингээд higher low хийжсэн шүү дээ. Higher low хийгээл энэ бол өсөлтөд хадгалаад булш байдал бол явж байгаа. За тэгэнгүүтээ энд яасан? Lower high хийгээд өмнөх high сэтэлж чадаагүй те 2430 гэдэг high сэтэлж чаддгүйгээр 2415 дээрээс урт зүү татаад унсан. Өнгөрсөн одоо нэгд өдөр те 19 биш ээ 5 дахь өдөр юм уу? Тэгээ өнгөрсөн 5 дахь өдөр. За тэгээд нэгд өдөр эхлэхэд маш хүчтэй унсан. Энэ бол ерөөсөө 2387-оос 26 хүртэл гэдэг чинь 600 пипний уналтыг бол хийсэн. 600 пипний уналт нэгд өдөр. За тэгээд маргааш нь дахиад доошоо унсан. Дахиад доошоо унаад. Гэхдээ энэ бол яг midline дээр зүү татсан. Гэхдээ энд юу болсон? Энэ өмнө нь дандаа ингээл higher low барил явж шүү дээ. Өмнөх одоо support цэгийг эвдэхгүй байгаа шүү дээ. Higher low. Ерөөсөө энэ өмнөх ийшээ ерөөсөө орохгүй байгаа. Энийг хараа. Ерөөсөө орохгүй байгаа. Тэгвэл энд юу болсон юм бэ гэхээр энэ 2325 дээрх дооцыг доошоо эвдээд lower low хийсэн байгаа байхгүй? Lower low. Энэ бол маш чухал тийм ээ. Lower low хийсэн. За тэгвэл одоо би юу гэж хэлэх гээд байна вөхөр ханш биш үү те энэ 2416-гийн хай төвшнийг дээшээ эвдэж чадахгүй юм бол энэ үргэлжлээд доош унах магадaltaй болчих те дахиад lower low-ыг доошоо эвдээд lower low хийх магадaltaй болчих. Энэ магадлал бол маш өндөр. За тэгээд энэ уналтын дараах уналт үүсээд яг энд support авсан те доор нь зүү татсан. Гэхдээ энэ уналтын дараа нь ямар candlestick хийж ийн гэд ингээд харахаар жижиг биетэй зүгээр consolidation candlestick-үүд л гаргаад тийм айхтар өсөлтийн candlestick бол ерөөсөй байхгүй байгаа юм тийм ээ. Тэгэхээр нэг анхаарах ёстой зүйл байгаад. Өмнө нь ханш яг айхтар өссөний дараа ингээд consolidate хийсэн. Гэхдээ consolidate хийхдээ ингээд support барьсан. Дараа нь дахиад өсөхдөө яасан? Дараа нь дахиад өсөхдөө энд higher high хийсэн. Өмнөх дээдсийг эвдээд те. Тэгвэл энд яасан гэхээр өслөө consolidate хийлээ lower high хийгээд өмнөх юугаа эвдчихэж байгаа байхгүй? Higher low эвдчихэж байгаа. Энэ хоёрын ялгаа их өөр шүү.
Өмнө энд яасан. Энд consolidate бас адилхан хийсэн шүү дээ. Гэхдээ энэ higher low-ыг эвдээгүй. За энийг яг нэг fake out хийчихэд яваад өгсөн дээ. Тэгэхээр унах магадлал бол яг өндөр. Гэхдээ энэ midline-ыг эвдэх хэрэгтэй. Тэрний дараа тэгвэл унжуулах юм байна гэж бид нар үзнэ. Алтан дээр. Би яг алтан дээр яагаад бас унах магадлал. Одоо ингээд эн чинь хэд хэдэн confirmation орж ирж штэ тий хэд хэдэн баталгаанууд. Нэгдүгээрт бол за энэ market structure байдлаараа lower high higher low юу гэдэг. За хоёрдугаарт бол candlestick-ийн зүй тогтол биений байдлаараа уналтын дараа тийм айхтар өсөлтөөр rebound бол ерөөсөө орж ирээгүй тий. За гуравдугаарт бас fundamental нөхцөл байдлаараа яагаад вэ гэхээр хамгийн сүүлд Америкийн төв банкны ерөнхийлөгч яриа өгөхдөө юу гэсэн бэ гэхээр за бид нар бол бодлогын хүүг бараг одоо бууруулахгүй байх магадлалтай. Инфляц бол ингээд биднэрт ингээд сюрприз бариад байгаа энэ гарч байгаа тоо баримтууд. Тэгэхээр бас бид нар бол одоо бодлогыг бууруулах гэж яарахгүй гэж хэлсэн. Тэгэхээр алт бол хоёр шалтгаанаар ерөөсөө айхтар өсөжсөн ш. Нэгдүгээрт бодлогын хүүг бууруулна гэд айхтар хүчтэй өссөн. Өнгөрсөн ханшийн түүхийг харах юм бол өсөлт болгон дандаа бодлогын хүүг ярих үеэр гарч ирсэн. А нөгөөх нь бол дайн, тийм ээ. Израиль Палестины дай явж байгаад сүүлд энэ айхтар өсөлт орж ирэхэд бол за Израиль Иран хоёр хоорондоо дайдах нэ гэд. Тэгээ би энэргөө нэг бууч харуулсан болол за ингээл тэр бол нам чим болсон. Тэгэхээр алтанд бол нэг одоо нэг амар цаашид өсөдөх шалтгаан надад байхгүй болчлоо гэж би юу н үзээд байгаа. Ялангуяа энэ хаяыг дээшээ ивдээл дахиад higher high хийгээл явна гэдэг юу л бол. Тэг үнэхээр бас одоо зах зээлийг басаж болохгүй те. Магадгүй дараагийн 7 хоногт одоо 5 сарын 2-нд төв банкны бодлогын хүүгийн шийдвэр гарна мэдхгүй. Бас бодлогын хүүгээ багсан гэж ярьчих ч юм уу. Non farm payroll мэдээ дараагийн 5 дахьад гарна бас бага хэмжээний тоо гараад өсчих юм билүү. Тэрийг бол ерөөс хэлж мэдгүй. Гэтэ ямар ч байсан магадлалын хувьд унах нөхцөл байдал бол бүрдээд байна гэж. За тэгээ жижиг цагийн 4 цагийн график руу шилжүүлээд харахад бол ханш нэг ийм нөхцөл байдалтай байна. За би бол яг нөгөө жижиг price action-ээр тулгуурлаад ийм long mong арилжаанууд бол хийсэн. Гэхдээ миний short арилжаа хийснийг та нар бас мэдсэн харж байгаа тийм ээ. За нэг юм л байна да. Ингээд энийг доошоо ивдээд тэ энэ дээр бараг ийм зүйл гарч ирээд тэгээ энэ head and shoulders шиг юм үүсгээд за энийг доошоо ивдчихэж байгаа. Энийг доошоо ивдэж унаад за эргэж буцаад consolidation хийж байгаа тийм засвар хөдөлгөөн хийж байгаа. Засвар хөдөлгөөн хийхдээ ийм л bearish pattern шиг юм л гаргачаад байна да. Гэтэ алтан дээр bearish pattern зурах хэцүү. Ягаад тэгэхээр өмнө нь ингээл bearish pattern гаргаж байгаа л дээшээ сэтлээ гараа авчдаг. Хэцүү шүү дээ. Гэтэ өмнөх bearish pattern-ууд бол яг supportууд барьсан тийм bearish pattern байгаа ч л да. Энэ удаа болохоор нэг бол lower low хийчихсэн. Нэгсэн доо structure жоохон эвдчихсэн байгаа учраас энэ bearish pattern бас магадлал өндөртэй байж болно. Тэгэхээр би хувьдаа яг зүгээр яаж төлөвлөж байна гэхээр бас ам долларыг харна л да. Долларыг хараад би энэ ингээд унаад явчих нь уу гэсэн чинь тэгсэнгүү буцаад ингээд дээшээ цойгоод гараад ирлээ. За тэгээд энэ нь өөрөө бараг юм bullish pattern шиг юм болчихж байгаа байхгүй юу? Хараа хавилтаар гэж доллар. Тэгэхээр алтан дээр доллар индексээ харж агаад би энийг дахиад нэг жоохон дээшлүүлмээр байна. 2360 хавцаар ч юм уу оруулж ирвэл тэгвэл би эндээс нэг short risk entry дарж үзмээр байгаа. Энэ хавьяас гэсэн үг. Тэгээд энэ pattern доош эвдээд за тэгээ midline руу хурж midline эвдэрчүүл за тэгээд маш сайхан swing short арилжаа болох боломж бол байна гэж үзэж байгаа алтан дээр. Яг жижиг цагийн график дээр би бол нэг иймэрхүү price action ашиглаад long арилжаа хийгээл явсан л да. Одоо жишээ миний long арилжаа орсон бол энэ 2319 хавцаа тийм.
Энэ бол яг ингээ классик хөдөлгөөн савлгаан дээрээс ингээ жижиг цаг интродей дээр хийгээ явсан. Гэхдээ урт хугацаанд 7 хоногийн төлөвлөгөөгөөрөө гэж ингэж харах юм бол энэ бол шорт арилжаа нээх тэр боломж нь харагдж байгаа юм болов уу гэж бодож шүү. Окей. За алтан дээр бол ийм байна. Хэдүүлээ нэгэн доллар индекс руу орсныг шууд доллар индексээ ярьчих. За доллар индекс булш нэлээд булш байдалтай байгаад байгаа. Та нар мэдж байгаа. Higher high хийгээд higher low хийгээд за тэгэл энэ bullish pattern гаргаал задлал, consolidation хийгээл bullish pattern гаргаал задлал. За тэгээд дахиад сая энд бол ийм жоохон яг энэ байхгүй байхад те энэ ханшийн байдал орж ирээгүй байхад энэ бол ийм жоохон bearish байдал харагдчихсэн. Тэгээд доошо lower low хийж явж байгаад сая 5 дахь өдөр огцом дэшээ шууд гараад ирсэн. Тэгээ энэ ч гэсэндээ энэ алтны өдрийн төгсгөлийн энэ уналтад бас нөлөөлсөнтэй мэдээж 2351-ээс доош унсан шүү дээ. Тэгэхээр доллар индекс бол булш хിവэрэ байна. Энийг бол өөрчлөх болоогүй. Доллар чангарах нөхцөл бүрэн хэвэндээ байна. Үргэлжлээд чангарахаар харагдаж байна. За бүр ингээ харах юм бол дараачийн төвшин 107.30 дээр байна. 107.30. Тэгэхээр дараа 7 хоногт бид нэр 5 сарын 2-ын Төв банкны бодлогын хүүтэй, за 5 сарын 4-ийн 5-нд бол non-farm payroll мэдээтэй. Тэгэхээр доллар бол дээшээ 107.30 руу бол явах бүрэн боломжтой гэж би харж байгаа. Тэгэхээр тэрийг бол эхлээд юугаар баталгаах вэ гэхээр мэдээж энэ bullish pattern задарч иж баталгаах юм тийм ээ. За эсвэл энэ хаа эвдэрч иж баталгаа авч болж байна. За ингээм бол энэ ингээд дээшээ 107.30 руу явна гэж. Хэрвээ 107.30 руу доллар явах юм бол яг уу алт унана, евро доллар унана, GBP USD унана, USD JPY үргэлжлээд өснө тий. За доллар индекс ярьсан юм чи үргэлжлүүлээд шууд евро доллар руу оръё. За евро доллар гоё харагч юм да. За энийг одоо хэдүүлээ устгах. Зүгээр энэ key level-уудын хооронд л ярий. За ямар key level-ууд байна вэ гэхээр за нэгдүгээр хамгийн ихэнд бол энэ 1.07 10 хавцаах энэ key level байна тийм ээ. Энэ key level-ыг жоохон дээш нь зурчээ. Хамгийн дээд нь 1.0730-аас 1.07-2-ийн хоорондох ийм зон гэж үзье. Ягаад тэгэхээр энд support байгаа. Гэхдээ энд бас rejection байдаг байхгүй. За тэгээ ханш доошо явж байгаад за энэ 1.05 руу баг явангаа алдсан. За тэгээд дээшээ өсөж consolidate хийж яваад за энэ нь өөрөө их цэвэрхэн бас bearish pattern л болж байна. Нэрэ. Урт хугацааны зураглалаа харах юм бол угаасаа л эн чин high, lower high хിവэрэ lower high дахиад lower high. За энд нэг эвдэх гэж үтсэн гэхдээ энэ fake out болсон. Тэгээд доош унаад явсан шүү дээ. Тэгэхээр bearish байдал үргэлжлээд явж байгаа. Тэгээд lower low гэж явж байна те. Тэгэхээр алт хинээ явуулчлаарай. Доллар индекс маань 107.30 руу явахаар болвол тэр bullish pattern задлаа гараад ирэх юм бол евро доллар бол ингээд доош унаа. За унахтаа энэ 1.05 руу унах магадлал өндөрөө гэж харж байна. Тэгэхээр евро доллар дээр бас ер нь шорт арилжаа. Ер нь л долларын эсрэг ханшин байгаа зүйл дээр бол шорт арилжаа л харагдаж байна. Цэвэрхэн чи юм паттерн дээр үүсгэчихсэн байна шүү дээ. За GBP USD харьяа. Ай. Бас их цэвэрхэн зураглал. Маш цэвэрхэн зураглал. Ямар зураглал харагдаж байна вэ гэхээр хараа. Энэ key level нөгөө range биш үү те энэ 23 оны 12 сараас одоо хүртэл ингээд 4 сарын 5 сарын турш үргэлжилж байгаа энэ range байгаа шүү дээ. Энийн хооронд л үргэлжлээд арилж яваадс те. Энэ range чинь доошоо өвтцэн шүү дээ. Сая
4 сард доошо эвдчихэд эргэж буцаад шалгаад энд rejection авсан байдалтай. Rejection авсан байдалтай. Тэгэхээр юуны бидний одоо арилжааны дүрмээр яадаг вүлээ? Range явж байгаад ингэж range хийж байгаад доошоо нэвтлээд эргэж буцаад шалгаад rejection барих юм бол дахиад энэ range-ийн хэмжээтэйгээр доошоо унана гэдэг дүрм байдаг шүү дээ. Та нар MFT Wealth Academy-ийн сургалтын дээр бол заадаг тийм. Тэгэхээр эндээс юу харагч вэ гэхээр дахиад нөгөө доллар индекс маань 107.30 руу өсөх юм бол нөгөө bullish pattern материалын задлаагаар авах юм бол энэ доошоо унана. 1.21 гэдэг төвшин харагдаж байна. Өмнөх одоо support авчихсан төвшин тийм ээ. Тэгэхээр GBP USD дээр short арилжааны боломж харагдаж байгаа юм. Тэгээд өөрсдийнхөө дуртай арилжих дуртай pair сонгоод арилжаа гэх юм шүү дээ. Түүнээс юу гэдэг нь евро USD дээр short орчоод дахиад GBP USD дээр short ороод тэгснэ USD JPY дээр long ороод ингэх юм бол энэ бол нэг чиглэлийн арилжаа. Тэрний оронд бараг зүгээр нэг евро USD-гээ бариад 3 дахин илүү лотоор арилжсан дээр шүү. Тэ? Хэл цэвэрхэн зураглал харагдав. За бүр нэг цагийн график руу шилжүүлээд ханшийн байдлыг ингээ харахаар. За энэ бол хангалттай баталгаа өгчжээ. Ер нь бол энэний дээр liquidity ингэж хамаад fake up болоод дээрээс нь key level-ээ шалгаад rejection аваад доошоо унаад за энэний дор исэн liquidity-г хамчаад нэг ийм хөдөлгөөн хийсэн байна те. Тэгэхээр энэ хоёрын хооронд Fibonacci зураад үзэх юм бол за магадгүй маргааш 1.25 10 руу хурж ирж магадгүй. Тэгэх юм бол эндээс шууд short арилжаал орох зүгээр байна да. За Австрали доллар. Энэ ялгаагүй цэвэрхэн зураг байна да. За тэр нөгөө key level гэдэг ш. За энэ дээр нөгөө тэр шинэ арилжааны чартны өнгөтэй болсон. Энэ бол надад их таалагдчихж байгаа. Та нарт бас таалагдж байгаа гэж найдаж байна. За энд чинь бас key level. Ийм key level тийм. За энэ key level дээр өмнө rejection, support, rejection. За ингээд явсан. Тэгээд эргэж буцаад шалгаад энэ шууг 1 2 3 4 5 6 өдөр дараалал өссөн байх шүү. Тэгээ 3 өдөр дараалал дээрээ зүйтэй. Энэ бол бүр ойлгомжтой унах магадлал маш өндөр юм зураглал гэж байна. За тэгээд ингээ харахаар бас bearish pattern. Долларын эсрэг хослолууд дээр ерөөсөө bearish pattern л үүсээд. Цэвэрхэн ч зураглалууд хийж. Тэгэхээр Австрали доллар эндээс rejection авцсан. За энд бол high, lower high, дахиад lower high тийм ээ. Энэ бол 62.80 руу унах боломжтой зураглал болж байна. $62.80 за 63 руу. За тэг kiwi доллар бол адилхан шүү дээ. Австрали доллар дээр адилхан хөдөлдөг. Та нар өөрсдөө дүн шилгээ хийн үз. За USD JPY. Хэлсэн үү гэдэг хэвгүй та. USD JPY-г би дуудсан шүү гэдэг. 800 PP-ийн дуудалт хийсэн. Үнэхээр юу гэж хэлсэн? За эндээс задлаа гарлаа. 152-с дээшээ гарч ирлээ. Ерөөсө 160 руу явнаа гэд. 160 руу явна гэж хэлээд байхад чинь хүмүүс нүдэн дээр USD JPY дээр short арилжаа ороод байх юм аа. Яагаад та нар short арилжаа ороод идэх вэ? Би хэлсэн шүү дээ. Японы йений индекс үргэлжлээд унж байгаа. Тачиж юу? Энд үргэлжлээд ингэ унаад байгаа. Йен бол crash хийж байгаа. Дээрээс нь долларын индекс өсгөөр байгаа. Энэ хараа. Би бүр яг зурсан байгаа шүү дээ. Ингээд уннаа гэд. Тэгээ USD JPY өснөө гэд тэ. Тэгээ 160 руу. Энэ бол үнэхээр дуцсан.
За яг энэ зураглалын дагуу ингээд USD/JPY 160 руу явж байна. За тэгээ одоо та нар маань битгий хөөж арилжаа гээрэй. Энэ аль хэдийн энэ хоцорсон шүү. Та нар 155 дээр орох боломж байсан, 154 дээр боломж байсан, 152 дээр боломж байсан. Одоо бол худлаа шүү. Одоо бол яг ер нь бол ханш орой руугаа хурж ирж байгаа энэ үед ямар ч савлгаанууд орж ирж магадгүй. За тэгэхээр ер нь бол USD/JPY дээр лонг арилжаатай байсан бол ашгаа ав. Бити арилж гэж би зөвлөе. Ягаад тэгэхээр ханш ер нь ийм ханшийн экстрим төвчнүүдээр хүрээд ирэхээр нэг доошоо татснаас аваад нэг ингээд айгүй арилжахад юу хэцүү болдог шүү. Тэгэхээр USD/JPY-с жоохон хол байгаарай. За. Ашгаа аваад. За нэгэнт JPY ярьсных GBP/JPY яа. Энэ JPY crash хийж өгч юм. Би энэ их гой bearish pattern гаргаад яг энэ all time high дээр ирж гин гэсэн бас л ингээл дэшээ сэтгэлээд гараа явчихлаа. Тэгэхээр ер нь бас GBP/JPY-аас холол байвал зүгээр. Энэ бүр 2015 оны high дэшээ ивдэ гараад ирж байгаа юм шигтэй. GBP/JPY-аас бас хол бай. Бити арилжаа гэж зөвлөе. За одоо индексүүдээ ярив. За US 30 хамгийн эхлэв тийм ээ. За US 30 бол 20 оны 3 сараас хойш барьж байгаа нэг ийм тренд лайн байгаа. Энэ бол одоо ингээд 4 жилийн турш барьж байна тийм өсөлтөө хадгалж байгаа юм тренд лайн байгаа. Энийг та нар нэг анзаарчин биз. Унж ирэх юм бол энэ тренд лайн руу явах боломжтой гэсэн үг. Урд өмнө тэгж л байсан мөн. Ханш хай хийгээд консолидейт хийгээд унж ирээд тренд лайн дээр ирээд support аваад за тэгэл дахиад шинэ хай руу хурж ирээл буцаж консолидейт хийхдээ энэ тренд лайн дээр хурж ирээд support аваад дахиад дэш өсвөл шинэ хай хийсэн тийм ээ. Тэгээ би яг яагаад энэ тренд лайныг анзаараа гэж хэлээд байгаа юм гэхээр индексүүд ер нь одоо энэ дараа 7 хоног төв банк бодлогын хүүгээ багасахгүй барихгүй болоогүй гэх юм болвол ер нь уналт руу орж ирэх байхаа. 100 болж ийн дээрээс нь ч арилжааны волюм айгүй бага байдаг. Тэгээ ер нь дараа 9 сар хүртэл нэг юм сонирн байдал руу орчих болов гэж би бодож байгаа индексүүдийг. За тэгээ сая яг уу earnings season гарч ирээд нөгөө компаниудын тайлан ер нь сайн гараад тэгээд Nasdaq-ын төр бол өслөө. За тэгээд Dow Jones нэг юм байгаа. Та нар энийг анзаарчин биз. За тэгээд жижиг цагийн график руу шилжүүлээд харъя. 4 цагийн график дээр юу харагдаж байна вэ гэдэг ингээд харахаар. За энэ мэдээж энийг бол задлаад явцсан тийм. Тэгээ доошоо лөвөрлөг хийж явж байгаад тэгээ та нар анзаараарай. Ер нь ханш ингээд унаж явж байгаад энд ингээд bullish pattern хийж эхэлж байгаа биз. Тэгэхээр энэ дээр ер нь бол нөгөө short арилжааныхаа ашигыг авах ёстой шүү гэдэг зүйлийг ингээд сигнал хэлж байгаа байхгүй. Доороо ер нь ингээл 1 2 3 гэл ингээл нэг ханш чинь нэг ингэж хөдлөөл нэг юм ингээл эхэлдэг штэ тий. Тэгэх юм бол за ер нь ашгаа аваараа энэ өсөлт орж ирэх нь вэ шүү гэдгийг л хэлээд. За key level-үүдийн хувьд за бас яг л key level-ийн хөдөлгөөн хийсэн байна. За бүр эндээс зурж эхлэх юм байна. За нэг ийм key level байгаа. 38800-аас 38500-ийн хооронд өмнө нь бол энэ дээрэл rejection аваад унах гал support аваад өсөөл дахиж range хийж байгаа л өсөөл буцаж ирээд support аваад өсөөл буцаж ирээ унахтаа support аваад дэш өснө ийм зон бол байна. Тэгээд Dow Jones яг энэ зон дээр хурж ирээд нэг rejection аваад доошоо унсан. Тэгээд сая 5 дахь өдөр бол буцаад жоохон өсөж гарч ирсэн юм байна. За бүр жижиг цаг руу шилжүүлээд хараад нэг цагийн график дээр.
За энэ ер нь баг шорт арилжаа явуулчихаар цэвэрхэн зураг харагдах гэдэг байна уу да. За ер нь нэгд өдөр ингээд нэг жоохон дээшээ гараад ирэнгүүт нь шорт арилжаа дараад нэг risk entry хийж үзмээр юм байна. Сэтгэлээ барь шүү залуучууд. Юу амар өндөр дотроос орчлохгүй те индексүүд чи аягүй өрсөлдөлтэй шүү дээ. Тэгээд энэ нэг ийм бас нэг хөрхэн жижиг bearish pattern явж чинь энэ бол ер нь short арилжаа тал руу надад таалагч шүү. Тэгээд хаашаа target тавих уу гэхээр мэдээж энэ low эсвэл энэ low-оос доош бол target тавих шүү дээ. Эсвэл энэ bearish pattern-ыг орол хүртэл тавьж болно те. Ер нь л 5 сарын 2 болвол их л чухал өдөр байгаад байгаа. Dow Jones бол ер нь би бол энэ унах баха гэдэг юм дүгнэлтийг гаргаж байна. За Nasdaq харин Dow Jones-ыг бодвол ер нь bullish хөдөлгөөн хийгээ гараад ирсэн. Ягаад тэгэхээр сүүлд Facebook-ийн earnings сайн гарсан, Google-ийн earnings айгүй сайн гарсан, Tesla-гийн earnings муу гарсан мөртлөө хувьцаа маш сайн өссөн. Тэгэхээр сонирхолтой бас Nasdaq. За гэтэл нөгөө том зургийг харахаар л ингээд ойлгомжгүй байх юм бол эсвэл нөгөө шийдвэр гаргаж чадахгүй бол when in doubt zoom out гэдэг үг өгдөө шүү дээ. За нэг ийм тренд лайн бол байгаа. Энэ тренд лайн 23 оны 1 сараас эхэлж барьж байгаа. Тэгэл all time high гээл яваад байгаа. Тэгэхээр хэрвээ ханш унах юм бол энэ тренд лайн руу гэж зүглэж болно. За би та нарт нөгөө 2-7 хоногийн market over хийхдээ бол ханшиг бол lower low хийгээд энэ key level руу гэж хэлсэн те 17,000 хавцаа. За тэгээ эндээс бол support аваад ханш өссөн. За 4 цагийн график руу шилжүүлээд харахад буцаж шалгах ёстой key level нь ерөнхийдөө баг ирж байгаа юм байна. Ийм supportыг доошоо өвдсөн байхгүй. Энд ирээл support аваад дахиад өсөөл, support авал өсөөл ер нь ингэж range хийжсэн зон байгаад байгаа шүү дээ. Тэгээ энэ range-с гарсан доошоо унсан. Одоо эргэж буцаж ирээд ер нь бол шалгах юм байна. За тэгээд энэ уналтын Fibonacci татах юм. Нэг 1.8 бас энэ яг таарч байна. Тэгэхээр Nasdaq миний харж байгаагаар одоо earnings-ууд ер нь гараад дууссан, том компани earnings-ууд гарчихсан. Тэгэхээр сайн мэдээнүүд ер нь гараад дууссан гэж ойлгож байна. За Amazon-ы earnings гараагүй байгаа. Зарим том компаниуд earnings гараагүй. Тэгээд гараад ер нь дуусна. Тэгэхээр ханш бол яг энэ нэг 17,800 за 17,830 гэдэг. Энэ бол нөгөө Nasdaq cash ханштай тийм ээ. Nas 100 cash-ийн ханш. Futures-ийн ханш арай нэг илүү угаасаа нэг 150 200 point өндөр байдаг шүү. Тэгэхээр та нар MOT дээр арилжахдаа энэ бол cash-ийн ханш гэж ойлгоорой. За тэгээд гэхдээ зураг зурхаар угаасаа адилхан харагдана. Адилхан зураглаа гэхдээ ханш нь арай өөр шүү. Futures cash шүү дээ. За тэгээд эндээс бол эргээл унах үйлдэл очих болов гэж би горилж байна. Яагаад үг гэхээр энд хангалттай одоо liquidity явцсан, зарах хүмүүс нь алитийн зараа гарцсан. Одоо smart money-нууд бол зарчихсан гэдэг зүйл бол надад харагдаад байна. Тэгээд энэ range-ийг доошоо ивдсэн. Яг энэ range-ээр яг доошоо явал хөдөлсөн байна л да. Гэхдээ энэ дахиад rejection авах юм бол эндээс доошоо унах магадлал маш өндөр. Окей. За индексүүд юу гэх юм бэ? Та нарт өөрсдөө S&P 500 дээр дүн шинжилгээ хийнэ үз. Би ер нь US 30 Nasdaq хоёрыг яриад бусдыг нь та нарт үлдээдэг шүү дээ. За биткойны талаар ярья. Биткойнхээс илүүтэй эхлээд Ethereum-ыг яриад. Ethereum бүр өчигдөр бүр шоконд ортол гайхалтай хөдөлгөөн хийлээ. Би бүр энэ хөдөлгөөнийг хараад бас их гайхлаа. Тэгээд магадгүй одоо Ethereum нь биткойноос салж хөдөлж байгаа юм бол хөдлөх ер нь цаг нь болж байгаа юм болов. Ер нь та нар bull market-ийн cycle-ыг ингээ харах юм бол биткойн дандаа lead хийж хөдөлж төрүүлж явж байгаад тэгээд Ethereum дараа нь салж хөдөлж эхэлдэг. Биткойн унжаахад ундаггүй гэдэг ч юм. Биткойн өсөөг байх өсдөг ч юм уу.
тийм үйлдэлүүдийг бол хийдэг. Тэгээд өчигдөр Ethereum төрүүлж өсөөд тэгээ араас нь биткойныг өсгсөн ийм үйлдэл боллоо. За ингээд энэ зураглалыг харуулахаараа энд байсан нэгсэндээ одоо жижиг цагаар ярих юм бол lower high болоод барьж исэн төвшинг дээшээ эвдээ гараад ирсэн. Тэгэхээр market structure эвдсэн юм шиг те. Энэ одоо юу зурцсан бэ? За тэгээд ингээд том зургаар нь харсан чинь яа энэ арай нэлээд том юм bullish pattern харагдаа явчихлаа. Вау. Нэлээд том bullish pattern. Тэг яг уу Nasdaq индексүүд амар унчихгүй бол өсөлт бол бүр хангалттай харагдчихэв. Ethereum дээр. Энэ л амар паттерн шүү. Нараа ангар том bullish pattern яж чагтаарай. 900 үдээс хойш ингэж явснаас хойш ийм том bullish pattern бол гаргаагүй л байсан байгаа байхгүй. Тэгээд энэ бол гоё харагдаж байна. За эндээс дээш эслээ гараад ирсэн. Одоо тэгэл үргэлжлээл энийг задлж чадхуул гэдэг орж ирэх юм шүү дээ. 3450 хавцаа. За энийг задлаа гараад ирэх юм бол за тэгээд паттерн эхэлсэн цэг хүртэл өсөх магадлал 90%. Bitcoin halving яваад дуусчихсан. Одоо Ethereum-ийн ETF яригдж байгаа үе, тийм ээ. Тэр энэ бол маш гоё булш харагдчих шүү. Ethereum дээр залуучуудаа. Зүгээр энэ зураглалыг л би танарт харуулъя. Тэгэл болоо. Гэтэ нэг санаа зовнил нь хэрвээ 5 сарын 2-нд Төв банк бодлогын хүүгээ багасахгүй ярихгүй багасах болоогүй. Инфляц өндөр байна гэд шийдвэр одоо нөгөө тийшээ ирэх юм бол индексүүд хүчтэй унвал бас яг Ethereum крипто эсрэг шууд өснө гэдэг бас хэцүү шүү. Тэгэхээр ганц л тийм одоо санаа зовнил байна. Түүнээс бол гайгүй. За биткойны график. За биткойныг хэдүүлээ ер нь бол 7 хоног болго яриад арилчаад явж байгаа тийм. Ер нь манай залуучууд ч гэсэн биткойноор бас их актив арилжд юм байна лээ. Тэгээ яасан? Унаж явж байгаад биш ээ. Ингээ унсан штэ. Бидний нэг маркет overview-ээр тий. Дайнаас болоод унсан, консолидейт хийгээд буцаа дахиад унсан 59,000 руу орж ирсэн. Би энэ юуг их удаа ярьсан да. 59,000 руу унах бахаа л гэдэг зүйлийг бол маш олон удаа хэлжсэн тий. Тэгээ хамгийн сүүлд энд нэг юм bearish pattern гараад задлаад ороод ирэхэд энэ ер нь бол 59,000 руу явчих байхаа гэдгийг хэлээдсэн. Тэгээ 59,000 хүрсэн. Миний санаа амарсан. 59,600 хүрсэн. Тэгэхээр ер нь нэг энд нэг ингээл байгаа энийг төвшин рүү дахиад хурж ирээд яах бол гэдэг санаа зовнил байж байгаад энэ нь хурж ирээд шалгаад за энэ өмнөх энэ нэг дундын лоугийн ликвидитиг нь доош хамаад тэгээд дээш өсөө гараад ирсэн учраас надад тийм нэг амар уналт орж ирэх болов гэдэг айдас биткойн дээр байхгүй болцсон. Хэрвээ энийг доошоо ивдсэн бол бүр эвгүй унаад явчихсан шүү дээ. Тэгэхээр цаашаад юу гэж харж ийнө гэхээр одоо бол ханш ингээд за лоу хийцэн. Тэгээд дээшээ өсөж гарч ирээд ер нь бол энд ингээд lower биш ээ higher low хийж чинь тий higher low хийж чинь. За тэгээд энэ ханш маань ч гэсэндээ өөрөө ингээд нэг юм double bottom шиг юм энэ төвшнөр хийгээд ийм байдалтай байна. Тэгээд дээшээ 67,000 дээр бол мэдээж хүчтэй rejection байгаа. Энэ 67,200 хавцаа төвшин дээшээ сэтлээ гараад ирэх юм бол за дахиад all time high руу явах боломж бүрэн дүүрэн байгаа. 72,000 73,000 руу явах боломж бүрэн дүүрэн байгаа. Сая би энэ Ethereum-ийн энэ айхтар өсөлтийг хараад бас биткойн дээр араас нь өсөлт орж ирж магадгүй гэсэн бас гордлого байгаад байна. За жижиг цаг руу шилжүүлээ харъя. Нэг цагийн график дээр шилжүүлээд харахад
За классик ер нь өсөлтийн л зураглал орж ирж штэ. Нэгдүгüүрт энэ юу bullish pattern тий. Bullish pattern дэше задарсан байна. За хоёрдугаарт энэ 62800-ын доор нэг liquidity энд бол зөндөөл одоо stop loss энэний доор байсан байгаа шүү дээ. Энийг хамсан байна. Тэгээ хамчихсан учраас хангалттай болж байна те. За одоо яах вэ гэхээр ерөөсөө 64800-аас за 65000-аас дээш гараад ирэх юм бол дараа чинь 67200 явна. 67200 дээшээ сэтэлж чадах юм бол за тэгээд 72-3000 руу явах боломжтой байна гэж үзэж байна залуучуудаа. За энэ хүрээд манай өнөөдрийн market overview өндөрлөж байна. Арилжаанд амжилт хүсье. Эрсдлээ сайн бариарай. Have a happy trading. Bye.